За би ингэж бодод байгаа юм. Нийгмийн даатгалын үндсийн зөвлөл бас 9 гишүүнтэй. Засгийн газрыг төлөөлж, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, сангийн сайд, хууль зүйн сайд, даатгуулагчийг төлөөлж ганцхан үйлдвэрчний эвлэлээс орох байгаа. Гэхдээ даатгуулагч гэдэг нь зөвхөн өнөөдрийн шимтгэл төлөгч бас биш байхгүй. Тэр чинь өнөөдөр Ахмадын холбоо бол шимтгэлээ төлчөөд тэтгэврээ авж байгаа 500 мянган хүмүүсийг төлөөлж байгаа. Уг нь бол бас нөгөө талаас. Тэгэхээр би үйлдвэрчний эвлэлийг бас энүүн дээр 500 мянган хүний эрх ашигыг төлөөлж орж байгаа байгууллагыг тэтгэврийн насны та хүн гэж энэ бол орон тооны бус угаасаа ажил бол биш, та угаасаа мэдж байгаа. Бид нар суусан хурлынхаа хэмжээгээр нэг хэдэн төгрөгийн урамшуул авдаг, бахаан төгрөгнөтэй. Тэгэхээр энүүн дээр нэгэн тэр хүмүүс төлснөө нүнэн, зарим нь 20 жил, зарим нь 30 40 жил төлснөө нүнэн. Тийм учраас уг нь бол бас Ахмадын төлөөлөл байх нь зөв зүйтэй юм байнамаа. Энэ хүмүүсийг өнөөдөр яг тэтгэврээ авж байгаа хүмүүсийн хувьд яг бол эндээс тэтгэврийн хэмжээнээс ахуулаад итгэл зүрэх гэдэг ингээд олон шийдвэрүүд гардаг учраас шимтгэл төлөгч өнөөдөр бид нар залуучууд бид нар аягүй тэтгэврийн асуудлыг харахгүй байж магадгүй гэж үзэж Ахмадын төлөөлөл байх нь би бол зүйтэй гэж бодож байгаа. За сая Ахмадын холбооны дарга Цэс Сүхбаатар гишүүн бол өөрөө энэ нийгмийн даатгалын байгууллагыг бас удирдах ажиллаж байсан үний хувьд сая ялангуяа энэ олон тооцоол хийхэд бол маш нарийн сайн ажиллаж исэн юм хариуцлагатай бас гишүүн байсан. Тэгэхээр үүнийгээ бид нар бас бодох ёстой. Ер нь энэ үндсийн зөвлөлд энэ төр заавал залуу хүний л төлөөлөл байх ёстой, тэтгэврт гарсан хүн байх ёсгүй гэдэг тийм бас байхгүй шүү дээ. Энүүн дээр ерөөсөө нас заагаагүй. Дээрээс нэмээд улсын хурлын батлагдсан энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа Ахмад насны хуулиар төрийн болон бусад бүх байгууллагууд 10 хүн тутамдаа нэг Ахмад насныг авч ажилуулах ёстой. Хэрвээ тийхгүй бол хөдөлмөрлөлтийг дэмжих санд төлбөр төлөхөөр хуульчилсан байна. Тэгэхээр энэ бол зүгээр эрх ашигыг хангаж тэнд шийдвэр гаргах байгууллага ёстой болохоос биш. Энэ бол аль нэг байгууллагын төлөөлөл бол ганцхан ерөөсөө бишээ гэж би бас хараад байгаа. Тэгэхээр одоо бол яг манай хуулиар бол юм болчиход байгаа байхгүй. Шимтгэл төлөөлөгч бүх хүмүүсийг Монголын бүх шимтгэл төлөөлөгчдийг ганцхан үйлдвэрчний эвлэл төлөөлнө. Тийм багаз? Яг тэгж унш 3хан төлөөлөгчтэй байна, төлөөлөлттэй байна. Тэр нь бол зөвхөн үйлдвэрчний эвлэлээс байна гэж болчиход байгаа. Тэгээд би бас манай үйлдвэрчний эвлэлийг та бүхэн бас 500 мянган тэтгэвэр авагчдын төлөөллийг өмнө нь бас ойлголцоо төлөөллийг нь хангаад байж исэн юм чинь ахаад цаана 2 хүн байгаа шүү дээ. 9 хүн дотроос. Тэгэхээр бас байж болох л хувилбар юм биш үү? Заавал ингэж хатуурхах шаардлага байгаа мó? Тэгээ ингээгүйгээс болоод одоо үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл 3 байгаагүйгээс болоод энэ сангийн удирдлага муутцсан бас биш л дээ. Тэгэж бас бид нар бас арай ярьж болохгүй. За буян жаргал дараах хариулна 1-р микрофон. Тэгэхээр нийгмийн бодлогын байнгын хорооноос Монголын үйлдвэрчний холбоонд албан тоод ирсэн. За энд одоо Сүхбаатар гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгар болж байгаатай холбогдуулаад нэр дэвшүүлээч. Хуулийн хүрээнд нэр дэвшүүлээч гэсэн бид нийгмийн даатгалын тухай хуулийн 35.1-2 заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг улс даяар одоо бид зарласан, нээлттэй зарласан. За энд бол албан ёсоор ахмадуудын төлөөллөөс бол одоо нэр дэвшиж ямар нэгэн материал ирүүлээгүй, зөвхөн одоо Сүхбаатар гишүүн бол надад бол та одоо би бүрэн эрхийн хугацаа дуусч байгаас манай Ахмадын холбооноос одоо нэр дэвшиж байгаа товоо сургууийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Хууль тогтоогч байсан гэд ярьсан. За Ахмадын төлөөлөл өнөөдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд байна уу гэвэл байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл мэргэжлийн хороотой болсон, хяналтын зөвлөлтөй болсон. Мэргэжлийн хороо, хяналтын зөвлөлд нийгмийн даатгалын системийн байгууллагуудыг удирдах ирсэн олон одоо хүмүүс болвол Ахмад наснууд болвол яг энэ одоо ажлын албанд болвол ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэнд онцолж хэлье. Баярлалаа. За тодруулж асуух уу? Болсон уу? Болгон туяа гişүү. За олон нийтийн хяналтын зөвлөл бол уг нь бас арай нарийн мэргэжлийн байгууллагатай яг үндсийн зөвлөлтэй бол адилхан бол биш. Эндээс бол яг тэтгэврийн хэмжээ,
За дээрээс нь дарга аргачлал олон журмууд бас гаргадаг байгууллага бол биш. Одоо хуулийн шинэ хуулийн дагуу ийм зөвлөлтөй болсон бол сайшаалтай. Энэ бол энэ сангийн удирдлага дээр илүү их мэрэгжлийн зөвлөгөө үзүүлэх үр чиг үүрэгтэй тий. Бид нар хуулиараа бол тэгж баталсан. За энэ дээр бол илүү их санхүүгийн шинжээчид ийм хүмүүс байхгүй л яг үнийг хэлэхэд манай нийгмийн дадлын үндсийн зөвлөл дээр энэ хэдэн зуун тэрбум төгрөгийг хаана яаж байршуулахыг гэдэг энэ нарийн санхүүгийн тооцоолол гаргадаг хүмүүс бол үнийг хэлэхэд бол байхгүй. Ажил олгогчдын төлөөлөөс ч байхгүй, манай юунуудын төлөөлөөс ч байхгүй. Бидний хувьд энэ бол бүр ингээд нөх хөрөнгө оруулалтын менежер гэдэг нарийн мэргэжил байхгүй. Үндэсний зөвлөл бол ондоо. Шимтгэл төлж байгаа эсвэл төлсөн хүмүүсийн төлөөлөл бидний шимтгэлийг ингэж гэдэг шийдвэр гаргаж байгаа байгууллага. За ойлголоо. За гишүүд асуулт асууж саналаа